Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр бид маш чухал нэг сэдвийн тухай ярилцах гэж байна. Энэ бол талархал. Та нар талархал гэдэг үгийг сонсоод юу төсөлж байна? Дотроо сайн бодоор. Талархал гэдэг бол бидний амьдралд байгаа сайн зүйлс. Бусаж дэмжсэн хүмүүсийг анзаарч, үнэлж, чин сэтгэлээсээ баярлаж талархах мэдрэмж. Заримдаа бид завгүй эсвэл асуудалд дарагдсаар байгаад амьдралынхаа сайн сайхныг анзаархаа болчихдог. Гэхдээ зүрх сэтгэлээсээ талархаж сурах нь биднийг илүү аз жаргалтай, өөжөө эерэг хүмүүс болгодог. Жишээ нь өглөөс ирээд гэр бүлтэйгээ өглөөний цай ууж байгаа чинь ч таны талархах шалтгаан шүү дээ. Эсвэл хэн нэгэн чамтай инээмсэглэн мэндэлсэн. Найз чинь чамайг сонсож өгсөн бол энэ бүхэн талархал төрүүлэх зүйлс юм. Судалгаагаар хэн нэгэн хүнд талархаж чаддаг хүмүүс илүү аз жаргалтай, илүү сайн унддаг, стрессээ даван туулах чадвар нь бусдаас хамаагүй өндөр байдаг гэж батлагдсан. Тэгэхээр одоо бүгдээрээ нэг жижигхэн дасгал хий. Нүдээ ханаад сайн бодоо. Хамраараа гүнзгий амьсгаа. Амаараа гаргалаа. Маш сайн хунган бодоорой. Өнөөдөр чамд ямар нэгэн сайхан зүйл тохиолдсон. Найзтайгаа уулзах, хамт хичээлтийн ирэх, ангийнхнаа хараад баярлах гэх мэт юу ч байж болно. Сайн бодоор. Хэн нэгэн танд тусалсан уу? Юунд талархаж байна? Одоо нүдээ алгуурхан нийлээ. Дэрэгдэх найздаа эсвэл ангийнхаа багшид баярлалаа гэж хэлээ. Чин сэтгэлийн талархал хүний сэтгэлийг дулаацуулдаг гэдгийг үргэлж санаарай. Талархаж сурна гэдэг бол амьдралдаа хайртай байна гэсэн үг. Ингээд өдрийн турш юунд талархаж болох вэ гэдгийг анзаараад нэг үзээрэй. Баярлалаа хүүхдүүд ээ.